За сайн мэцхан уу ингээд энэ цугласан болон онлайнаар үзэж байгаа бүх хүмүүст энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр би болохоор угаарын хийн хордлогын таналт мэдээлэл. За тэгээд одоогийн байдлаар угаарын хордлогонд өртөж байгаа манай байгууллагт бүртгэгдсэн тохиолдол ямархай байгаа талаар мэдээлэл өгч байгаа. За түрүүний хэлсэнчлэн угаарын хийн хордлого гэдэг бол харагдахгүй, үнэртэхгүй, сонсогдохгүй тийм хий. За тэгээд бидний энээс сэргийлэх боломжтой нь угаарын хийн детектор буюу одоо угаарын хийн илрүүлэгчээр бол сэргийлэх боломжтой байдаг. Тэгээд бүртгэгдээд энэ дээр нь биднэрт хандлт мэдээлэл судалгаагаа хийдгээ гэдэг талаараа мэдээлэл өгөх зорилгоор ирсэн. За цааш нь. За миний ярих сэдв бол ер нь 5 агуулгын хүрээнд яригдана. Тэгээд та бүхэн сонсохыг хүсэж байна. За ерөнхийдөө эхлээд товч мэдээлэл гэдэг бол угаарын хийн хордлого маань өөрөө болохоор химийн бодисын хордлогын нэг төрөл. За тэгээд түүнд нь болохоор мэдээж CO2 гэх бүрэн шатлалтын үр дүнд үүсэх химийн нэгдэл үүсэж ах хэвээр. Энэ нэгдэл маань бидний түгээмэл эргэлдэх хоёр том зүйлийн нэг байдаг. Тэр нь нэг нь нүүрсэн дагуулгадаг, нөгөө нь хийж үсэн ундаан дагуулгадаг. За дараах нь. За CO2 маань яагаад үүсчээд байгаа юм бэ гэхлээр ерөнхийдөө бүрэн шатлалт болон дотоод шатлалт гэсэн хоёр процессын үр дүнгээс бүрэн шатах юм бол бидний агаараар амьсгалж байгаа амьсгал аваад хүчил төрөгч бид нар уушгаараа аваад буцаагаа гаргадаг байгаль орчин CO2 гаргадаг тийм хоргоо хийгээ үүсгэж идэг. Харин 100хан нэвтрэлтэй эсвэл дотоод шатлалтын үр дүнгээс болохоор манай нүүрс төрөгчийн дутуу эсэл манд үүсэж идэг. Тэгээд энэ нэгдэл маань бол одоо аминд халтай тийм нэгдэл болж үүсдэгэ гэсэн үг ээ. За одоо манайд 2022 оны 8 сарын 1-ээс бид нэр тохиолдлоо бүртгэсэн. За бүртгээд үзэхэд болохоор шалтгаанаа бол мэдээж гадаад болон дотоод орчны шалтгаан дэгэ хоёр авч үзээд за гадаад орчны шалтгаан тохиолдол бол дотоод орчноос бол арай бага тохиолдол илэрж дараах их үүсвэрүүдээр агаарыг бохирдуулдаг гаргаж ирсэн байгаа. За дотоод орчны шалтгаанд бол одоо угаарын түгээмэл хамгийн түгээмэл тохиолж байгаа нь бол бидний харснаар болохоор янданга нөгөө нэг хөөлгөө мартах эсвэл янданга хураагаад өрхөө бүтээсэн тийм тохиолдлууд хамгийн их байгаа гэдгийг хэлмээр байна. За цаашлуулъя. За одоо л ерөнхийдөө урт хугацаанд ийм агаарын бохирдлын чиглэлээр 3 бүлэг тийм баримт бичиг бол явагдаж байна. За тэгээд та бүхний харж байгаачлан бол 3 бүлэгт хуваацсан урт хугацааны, дунд хугацааны, богино хугацааны гээд. За энэнд бол ингээд нийгмийн эрүүл мэндийн үндэснүүд бол хамрагдаад бодлогонд нас ороод явж байгаа. За цаашлуулъя. За бидний одоо яг хийж байгаа таналт мэдээлэл нь ямар журмаар энэхүү хордлогоо танддаг вэ, мэдээлдэг вэ гэхлээр энэ 2013 оны 12 дугаар сарын 467 дугаар тушаалаар батлагдсан химийн бодисын хордлогын тандах мэдээлэл гэсэн журмаар танддаг. За энэхүү журмын ерөнхийдөө гол зорилго нь болохоор тухайн одоо химийн хордлого, угаарын хийн хордлогоо бүртгээд тандаад мэдээллээд мөн дээш нь холбогдох албан байгууллагуудаа хэлж хоорондын уялдаа харилцааг зохицуулж түүнийхээ арга хэмжээ авах зорилготой байдаг. За тандах явцад бол ерөнхийдөө 2 төрлийн тандалт байна. Байнгын болон тохиолдлын дэгдэлтийн үеийн тандалт. За тэгээд хүмүүс тандалтын зарим нэг тодорхойлтыг маш сайн ойлгосоо гэж хүсээд эдгээрийг оруулсан. За энэ нь болохоор ерөнхийдөө дэгдэлт тандалт гэдэг нь юугаараа ялгаатай юм? Мөн байнгын тандалт, тохиолдлын дэгдэлтийн үеийн тандалт гэдэг нь юугаараа ялгаатай юм? Тэрийг бид нэр яаж мэдээлэх хэрэгтэй юм бэ гэсэн энэ тхүү тодорхойлтууд байгаа. За тэгээд за одоо химийн хордлогыг бол яг бүртгэж хүлээж зохицуулж байгаа
түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгаа үндсэн төв байгууллага бол нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв байгаа. За тэгээд энэ нь болохоор цаашлаад бид нэр орон нутаг болоод одоо нийслэлийн хэмжээнд бол 2 үндсэн төвөөс тохиолдлын бүртгэлээ авдаг. Тэр нь ихнийхээс эрүүл мэндийн үндэсний төв, нөгөөх нь хордлогын яаралтай тусламжийн үндэсний төв гэсэн 2 байгууллагаас нийслэлийн мэдээг авдаг. Аймагуудаас болохоор тухайн албан бичиг явуулж хамтран ажиллаарай гэсэн албан бичгээ явуулаад аймагуудаас өдөр тутмын мэдээлэл авж байгаа. За байнгын болон тохиолдлын дэгдэлтийн үеийн гэсэн 2 хэлбэрээ бол одоо тайлбарлая. За байнгын хандлтыг бол энэхүү алгоритмын дагуу хандлтаа хийдэг. За мэдээж аймагаас ирсэн мөн дээрс нь өрх сумдаас ирсэн тохиолдлоо бүртгэгдсэн тохиолдол бол аймагтаа нийслэлийн эрүүл мэндийн газартаа хүргээд тэндээс нь бас бид нэр бүх статистик тоо мэдээллүүдээ хүлээн авдаг гэсэн үг. Тэгээ хүлээн авснаа өдөр болгон эрүүл мэндийн яамдаа тайлгнаж идэг байгаа. За энэ бол байнгын хандлтын онцлог нь болохоор ерөнхийдөө өдөр тутам тухайн одоо бүртгэгдсэн тохиолдлоо дээш дамжуулах. За тэгээд ерөнхийдөө байнгын хандлт эхэлж байгаа нь бол хүйтний улиралтай холбогдвол ихэвчлэн 8 сар, за 7 сарын сүүлээс эхлээд 8 сарын эхэлж хандлт явагдгаа гэсэн үг. За энэ бол ерөнхийдөө тайланг хэрхэн бид нар явуулдаг. За биднэрт ирж байгаа тайлан бол Apple програм буюу 1 сарын 15-наас өмнө бол биднэрт Apple програмаар 1 жилийн тайлан ирж идэг. За энэ болохоор бид нар цаашлаад эрүүл мэндийн яамдаа 2 сарын 1-ний дотор л нэгдсэн тайлангаа явуулдаг. За тэгээд эрүүл мэндийн яамнаас бол тандал судалгааны бидний явуулсан тоо мэдээлэл дээр үндэслээд за энэ тал руугаа чиглэсэн арга хэмжээнүүдийг илүү түлхүү аваарай гэсэн бодлого шийдвэрүүдийг бол биднэрт хэлдэг байгаа. За тохиолдолд дэгдэлтийн үеийн хандлт дээр энэхүү мэдээллийн алгоритмаар явагддаг. За энэ дээр бол нэмэлтээр онцгой байдлын газар мөн цагдаагийн байгууллагууд бол нэмэлтээр орж өгсөн байгаа. За эднэртэйгээ хамтраад тоо мэдээлэл дээрээ дүн шинжилгээ хийгээд тухайн тохиолдол гарсан дэгдэлт үүссэн одоо газрууд дээр очиод тэгээд асуудал хариуцсан мэрэгчлэтнүүдтэй хамтраад ингээд эрсдлийн үнэлгээ болоод бусад тохиолдлын арга хэмжээгээ авч хэрэгжүүлдэг байгаа. За энэ бол одоо үгийн хэлбэрээр тайлбарсан байна л да. Тэгээд мэдээж яаралтай энэ 3 байгууллагатай бол мэдээлэл нь. За үүний дараагаар болохоор тухайн 3 байгууллага анх онцлсан эмчээс мэдээлэл аваад тэгээд ер нь эрсдлийн үнэлгээгээ явуулдаг гэсэн үг. За угаарынхын орлогын мэдээг цуглуулдаг гэж байгаа. За энэ дээр бол энэ жилийнхаа бид нар ямар албан бичиг баримт явуулсан талаараа дурж байгаа. За энэ дээр болохоор орлогын яралтай тусламжийн үндэсний төвд бол 8 сарын 22-нд бичгээ явуулаад 8 сарын анх бүртгэгдсэн тохиолдлоос нь хойш бүх мэдээллийг нь бол авсан. За доорх хүснэгт нь болохоор ерөнхийдөө ямар шалтгааны улмаас бас энэ хүмүүс хордоод байгаа гэсэн иргэн мэдээлэл хуудсыг ажилуулсан. Тэрний юу гэсэн юм гэхээр утасны дугаарыг авч агаад буцаад эргэж холбогдох юм уу тэр хүмүүсээс асуумж илүү тодруулан асуусан гэсэн үг. За дараа нь их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв буюу хүүхдүүдийн дунд угаарынхын хордлогод өртөх тохиолдол хэр байгаа гэдгээ бас албан бичгээр хамтран ажиллах албан бичгээ явуулж ажилладаг. За дараах системийн дагуу ажиллаж байгаа. За энэ нь болохоор аймагуд руу эрүүл мэндийн газар, аймагуудын эрүүл мэндийн газар руу явуулсан. За тэгээ энэ нэг онцлог юм нь юу гэхээр 9 сарын 10-наас бид нэр шинжилэлт хийх гээд тэр нь юу гэхээр бүх одоо нөгөө аймагуудад угаарынхын тохиолдлыг хариуцсан хүмүүстэй мэдээлэл нэр жагсаалт Facebook хуудсыг нь авч агаад нэгдсэн нэг химийн ордлогын групп нээж байгаа. За тэр групп дээр болохоор мэдээж нэгдсэн тоо мэдээлэл болоод
одоо ийм юм зүйл рүү чиглэж хандах гэсэн мэдээллүүдийг өгөх зорилгоор байж байгаа. Гэхдээ энэ дээр нэг дутагдaltaй тал нь гэвэл өмнө жил ажиллаж исэн хүмүүс зарим нь ажлаасаа гарсан ч юм уу өөрчлөгдсөн байгаа учраас бас мэдээллийг хайхад хугацаа шаардлагатай. Тэгээд энэхүү ажил эхэлсэн явж байгаа. За угаарын ордлогын ач холбогдол нь яг юу вэ? Дараагийнх. За бидний тавьсан ач холбогдлын ийм дөрвөн түвшинд тавьж авч үзээд байгаа. Ингэж тоо мэдээллийг суглуулж байгаа ач холбогдлыг. За нэгдүгээрт нь эрсдэл бүлэг яг хаана байгаа? Тэр нь яг одоо нийслэлийн хэмжээд болон улсын хэмжээнд аль аймагуд их байгаа. За нийслэлийн хэмжээнд гэвэл аль дүүргүүдтэй угаарын ордлого их тохиолдож байгаа гэдэг. За мөн дээрээс нь эрсдэл бүлэгт нь аль насны ямар хүмүүс илүү өртөж байгаа, хамрагдж байгаа мэдэх боломжтой учраас тоо мэдээлэл авах нь зүйтэй гэж үзэж байгаа. Хоёрдугаарт нь улсын хэмжээнд бол эрүүл мэндийн төвүүд бүртгэгдсэн тохиолдлын нэгдсэн тийм мэдээний сантай болох ач холбогдолтойгоор ажиллаж байна. За тэгээд мэдээллийн сантай хэрвээ болчих юм бол тохиолдол хандлтын судалгааг бол хийгээд тэгээд яг чиглэсэн арга хэмжээнүүдээ авч төлөвлөж эрчимжүүлж ажиллах зорилготой явж байгаа. За 2022 оны 8 сарын 1-ээс угаарын хэлтлагын тохиолдол бүртгэгдсэн гэж түрүүн хэлсэн. За түүний одоогийн байдлаар бидний манай байгууллагын хүрээнд нийслэлийн хэмжээнд бол 8 дүүргийн хүрээнд 106 хүн бол бүртгэгдсэн байгаа. За тэрний ерөнхийдөө нийт тохиолдлын маань зөвлөгөө аваад буцсан нь бол 96. За тэгээд ерөнхийдөө эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд эдгрээд гарсан нь бол 10 тохиолдол байгаа. За ерөнхийдөө дүгнэлтээр их авч үзэх юм бол хүүхдүүдийн маань хордлого бол дийлэнх хувийг эзэлж байгаа. Тэгээд байршлаар нь авч үзвэл одоо сонгоо ярхан дүүрэг бол Баянзүрх дүүрэгт бол угаарын ордлого их. За энийг юутай холбоотой гэж бодож ийнэ гэхэлэр энэ хоёр дүүрэг маань бол хүн амын нэгт оршил өндөртэй хоёр дүүргүүдийн нэг. За тэгээд тийм ч учраас одоо байр орон сууцны онцлогтой холбоотойгоор энэ хүү угаарын ордлого маань их бүртгэгдсэн гэж дүгнсэн. За энэ дээр болохоор яг нийслэлийн хэмжээнд их хүмүүст бол 58% нь бүртгэгдсэн. За хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвөөс бол 41% нь бүртгэгдсэн. За тэр харж байгаачлан насан туршид бол 40.5%, 106 хүнээс шүү 40.5%. За тэгээд хүүхдүүд бол 59.4% байна гэсэн тохиолдол гарсан байгаа. За түрүүн хэлсэнчлэн угаарын хордлого яг юунаас шалтгаалж үүсээд байгаа юм бэ гэдгийг бол богино хугацааны сарны юм нэрээ тандалт хийсэн. За энэхүү тандалтын үр дүнд болохоор яндангаа авч өрхөө бүтээсэн гэсэн шалтгааны улмаас одоо 57.7% нь бол хэлэг тийм шалтгаанаар өөрсдөө тайлбарлаж ирсэн. Тэгээд дараагийн том тэргүүлэх нь болохоор 100 фишингийн яндангийн бүрэн бүтлэн байдал алдагдсан гэдэг шалтгааны улмаас ирүүлсэн юм тоон судалгаа гарсан байгаа. За угаарын хий хордлогын таналт хариу арга хэмжээ. За манай байгууллага бол тэр дундаа манай алба бол одоо энэхүү арга хэмжээнд төлхөө ажиллаж байгаа. За тэгээд одоогийн байдлаар бол ер нь 4 инфографик болон 10 тийм видео шторкуудыг бэлтгэн бас хүмүүстэй хүргэж идэг. За тэгээд тэрхүү инфографикуудын байдлаар бол одоо энд харагдж байна. За тэгээд мөн дээрэс нь аймгийнхаа хүмүүст нэг хяналт тавин тайланд хяналт тавин ажилладаг. За тэр нь 7 хоног бүр одоо захин хуудсанда юу ширэлсэн, юу түгээсэн тэд бүгдийг нь аймгийн тайлан байдлаар бид аймагуудаас аваад тэгээд хяналтаа тавьж ажилладаг гэсэн үг. За тэгээд анхаарал тавьсан баярлалаа.